Домейнээр бүртгүүлэх заавар. Энэ бичлэгээр бид домен нэрийг захиалаад төлбөрөө дансаар тулж өөрийн бүртгэл дээрээ идэвхжүүлэх болно. Та домен нэр захиалахын тулд data.com-д хэрэглэгчийн бүртгэл үүсгэсэн байх ёстойг анхаарна уу? Хэрэв та бүртгэл үүсгээгүй бол дараах заавартай танилцаж бүртгэлээ үүсгээрэй. Та домен нэр бүртгүүлэхийн тулд data.com цэгийн сайтад хандан хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтэрнэ. Нэвтэрч орсноор хэрэглэгчийн удирдлагын талбар дараах байдлаар харагдана. Эндээс домен нэр зэсний домен нэр бүртгүүлэх гэсэн холбоосыг дарна. Эхлээд бүртгүүлэх гэж байгаа домен нэрээ хайлтгийг талбарт оруулан бүртгүүлэх боломжтой байгаа эсхийг шалгана. Үүний тулд хайх талбарт домен нэрээ оруулаад хайх гэсэн товчийг дарна. Таны хайсан домен нэр бүртгэх боломжтой байвал ийм байдлаар харагдана. Хэрэв бүртгүүлэх боломжгүй байвал та ахин өөр хэлбэрээр хайгаад үзээрэй. Домен нэр бүртгүүлэхийн өмнө үг үсгийн алдаагаа хянаж, нэрийн сонголтоо баталгаажуулсан байх шаардлагатай. Буруу нэрээр бүртгүүлсэн бол домен нэрийг өөрчлөх, төлбөр буцаах боломжгүй байдгийг анхаарна уу? Хэрвээ та хүсвэл энэ бичлэгний тайлбар хэсэгт байрлах хэрхэн домен нэрээ зөв сонгох вэ гэсэн нийтлэлтэй танилцах боломжтой. Сагсанд нэмэх товчийг дарна. Энэ товчийг дарснаар таны үйлчилгээний захиалга хийгдсэн гэсэн үг биш бөгөөд цааш үргэлжлүүлж үйлчилгээн дээрээ нэхэмжил үүсгэж байж таны захиалга амжилттай хийгдэх болно. Төлөх товчийг дарна. Дэлгэцэнд домен нэр дээр авах нэмэлт үйлчилгээнүүд харагдаж байна. Домен нэрний тохируулга хэсэг дэх DNS удирдлага, email forward нэмэлтүүд автоматар чаглагдсан байна. Эдгээр нь үнэгүй авах боломжтой нэмэлт үйлчилгээнүүд юм. Харин ID protection нэмэлт үйлчилгээ нь таны домен нэрний whois буюу эзэмшигчийн мэдээллийг бусдад харагдуулахгүй байх үйлчилгээ юм. Энэ үйлчилгээг авах бол та нэмэлт төлбөр төлөх болно. Энэ тохиолдолд ID protection үйлчилгээг авалгүй цааш үргэлжлүүлье. Үргэлжлүүлэх товчийг дарна. Энэ хэсэгт та домен нэрээ хэдэн жилээр авахаас сонгоно. 1 жил гэсэн товчийг дарахад бүртгэж болох жилүүд харагдана. 1-2 жилээр бүртгүүлвэл 1 жилийн төлбөр 88,000 төгрөг. 3-4 жилээр бүртгүүлвэл 1 жилийн төлбөр 77,000 төгрөг. 5-10 жилээр бүртгүүлвэл 1 жилийн төлбөр 66,000 төгрөг болно. Та энд өөрт тохирох жилээ сонгож болно. Жишээ болгон 1 жилийг сонгоё. Төлөх товчийг дарна. Дэлгэцэнд төлбөрийн хэлбэр хэсэг харагдаж байна. Та онлайн төлөлт хийх бол банкны картнуудаас сонголтоо хийгээд картны мэдээлэлээ оруулан төлбөрөө төлөх боломжтой. Ингэснээр таны үйлчилгээ автоматар идэвхжиж нийт үнийн дүнгээс 5% хөнгөлөлт авах болно. Энэ бичлэг маань дансаар төлбөрөө төлөх заавар учир дансаар шилжүүлэх гэдгийг сонгоно. Захиалгыг дуусгах товчийг дарна. Ингэснээр захиалгын нэхэмжлэл үүссэн байна. Нэхэмжлэл үүснээр үйлчилгээний захиалга систем дээр төлбөрийн хүлээлттэй горимд байгаа бөгөөд 5 хоногийн дотор хүчинтэй байна. Нэхэмжлэл дээр төлбөр төлөх дансны мэдээлэл харагдаж байна. Төлбөрөө шилжүүлэхдээ нэхэмжил дээрх зааврын дагуу гүйлгээний утгаа зөв бичснээр таны домен нэр автоматар бүртгэгдэнэ. Хэрэглэгчийн удирдлагын талбар руу буцах товч дээр дарж үндсэн панел руугаа шилжиж. Төлбөр тооцоо цэсний нэхэмжил нөт хэсэгт таны бүртгэл дээрх нэхэмжлийн жагсаалт харагдаж байна. Хэрэгтэй үедээ энэ хэсгээс нэхэмжиллээ харж болно. Одоо бүгдээрээ захиалга дээр үүсгэсэн нэхэмжлийн дагуу төлбөрөө төлж домен нэрээ автоматар идэвхжиж бүртгэгдхийг харцгаая. Танд жишээ болгон интернет банкар төлж үзүүлье. Шинэ цонх нээж интернет банк руугаа нэвтрэнэ. Манай хүлээн авах данс маань Худалдаа хөгжлийн банкны данс учир гүйлгээ цэсний банк хооронд сонголтыг сонгоно. Гүйлгээ хийх талбарт мэдээллүүдээ бичиж өгнө. Хүлээн авагчийн нэр дээр data.com HKK, дансны дугаар дээр 49 42 TIG гэж бичнэ. Гүйлгээний утга дээр эхлээд домен нэрээ бичээд зэ аваад чаг тэмдэг тавьж үргэлжлүүлэн домен нэрний захиалга дээр үүссэн нэхэмжлийн дугаараа бичнэ. Хэрэв та домен нэрээ байгууллагын бүртгэл дээр авч байгаа бол домен нэр нэхэмжлийн дугаараас гадна RD гэж бичээд үргэлжлүүлэн байгууллагынхаа регистрийн дугаарыг бичнэ.
Дээр хэлсэнчлэн ингэж зааврын дагуу бичснээр таны үйлчилгээ автоматар эвдвэгчиж, нөт нь байгууллага дээр автоматар шивэгдэх болно. Үргэлжлүүлэх товчийг дарна. Гүйлгээний нууц үгээ бичиж, гүйлгээгээ баталгаажуулна. Таны гүйлгээ амжилттай хийгдлээ. Одоо цонхоо шилжүүлж, Data.com дээрх хэрэглэгчийн панел дээрээ очие. Refresh дарна. Таны нэхэмжлийн статус төлсөн болж өөрчлөгдсөн байна. Ингээд таны доменер таны бүртгэл дээр амжилттай бүртгэгдлээ. Төлбөр төлсөн жилийн хүрээнд энэ доменер таны бүртгэл дээр байх болно. Төлбөр амжилттай төлөгдсөн учраас нэхэмжлэл дээр нөт баримт авах гэсэн товч нэмэгдсэн байна. Та нөтийн баримт авахыг хүсвэл нөт баримт товч дээр даран хувь хүн байгууллага гэсэн сонголтоос сонгож баримтаа аваарай. Хэрвээ та хувь хүн дээр нөтийн баримт авбал байгууллага болгон солих, цуцлах боломжгүй байдгийг анхааруулъя. Доменер захиалан нэхэмжлээ дансаар төлөх заавар хүргэлээ. Анхаарал тавьсанд баярлалаа.